Өө нэрээ миний оо яна буруу харсан байсан шүү дээ. Миний микрофон хэрвээ даандаа. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэхлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. За залуусаа. Би одоо ингээд шөнийн 2 цагт арваалчин гейм үзчихэд нойр хүрэхгүй. Одоо аяга угаах гэж байна. Би хол яг ажилласаа жум бэлдэж чагаад орж ирээд амрахчихсан байхгүй юу? Тэгсэн чинь иба заяо. Над руу залгаж юм асуугаад тэгээд би яачихлаа. Сэрчгсэн. Тэгээд арваалчин гейм үзчихлэх байх вэ? Эсэг санал гарахгүйсах би ажил дээр 4-р анги хүртэл үзчихэд манай захирал за хандаа одоо бити давраад байгаарай бэнд мэн гэсэн юм. За ер нь бол одоо бити андуур гэд. Тэгээд би хүртэл 4-р анги хүртэл ингээ үзчихэд ажил дээр ажиллаа хийж чаддээ. Гэтэх юм би бас захирал хүний өмнө бас зөв юм болоо да би ч тэнэг үйлдэл хийж шүү гэж бодоод тэгээд эрт ирээд ядраад унтгсан чинь тэр арваалчин гейм үзчихлээ. Яачих минь үсэх. Хүмүүс яг энэ тийм чин жилд оролцоод сайхан л байгаа. Биз. Оёо. Зүгээр ужин нууник Squid Game үзснээ. Тэгтээ штэ. Амар юм сонин за. Пирүүс ийм амар уйдгартай юм гэж юусоо бодоагүй. Нэрнгэсээ. Би танаас та спойлер дижиж магадгүй заа. Эхнээс нь ярьж өгөл дөө. Одоо тэр дүүгийн хайж байгаа анх гэж байгаа штэ. Тэрний тэр юуны онгоцны жолооч нугасаа л амар ийм ойлгомжтойсэн заа. Тэгэл хамгийн анх тэр манай инхаа ах шүү дээ. Инхаа ах бас яг 001 гэдэг дугаартай байхад тэрийг л анзаарах хэрэгтэйсэн. Өмнөх 001 чинь энэ тоглоомыг анх үүсгэн байгуулсан өвөө байсан шүү дээ. Тэрийг анзаарах зүр хэрэгтэйсэн за. Тэгснээ яг топ бол үнэхээр чимсэн бас гоёсэн. Гэхдээ ийм хитрхи амар ийм жоох юм байсан. Тэгэд мэдгүй юу гэж тайлбарламаар жоохон ийм ер нь бол ийм рекламдаж үзүүлээд ах кино биш дээ энэ кино ч. Тэгж яхад ингээл амар реклам явал энэ тэндүү бүр ингээд Squid Game гэсэн солонгос Squid Game-ийн сүү гарсан, амттан гарсан, юу бан гарсан, талах гарсан. Энэ тэндүү бүр хайгу байсан заа Squid Game. Тэгэл үнэхээр халж байгаа юм байна да. Маркетингд мөнгө зараад гэсэн чинь амар. Би бол 26-ныг бол хүлээсээ маш их хүлээж үзсэн энэ киног. Тэгэхэд бол миний хүлээлтэнд бол хүрсэнгүй. Яг уу би өөрөө амар тэгэд одоо яг уу 25 онд дахиад 11 анги 3 дахь бүлэг сүүлийн бүлэг хийн гэж байгаа байхгүй. Тэр хүртлээ зүгээр дэлхийд тархинд зүгээр панчаа өгöd байгаа юм хайшин. Хүнийг ингэж амар томжилж болохгүй ч тийм. Тэсний заримных нь хүн тэрийг алснаа дахиж гардгүй нацсан. Чи ихний ангийн хувьд нь штэ. Ихний ангийн хувьд би ингэж бодсон байхгүй юу? Яаж ихний ангидаа шууд тэр юуруугаа ороод юм руугаа ороод тоглоом нь эхлээд тэг ингэж болмол гээд ингэ байжгаад 7 дугаар анги хүртлээ явна гэж бодсон байхгүй яаж юм тэгсэн чинь ихний анги нь бол бүр 2 жил үзэгчтэй хүлээлгэсэн киноны хувьд бол амар сууг анги байсан за. Тэгэд яг нөгөө тагчигээд тоглоом гэж ингэж алгадаад дээш харуулдаг. Тэр тоглоомны ахын ийм өмнөх амьдрал гарсан бол би бол бас жоохон ийм дуртай үзэхсэн. Гэтэ тэр ах ингээл азан суглаа юу боовуу гэж ингэж явуулж хагаад за энэ дундаас ингэж мөнгө өгж жагаад хүмүүсийг сонгодог юм байна гэж бодсон ийм бодол төрсөн байхгүй. Тэгсэн чинь шууд талхан дээр нь дэвсэлнэ. Та нар бол энэ талхыг хаяа эцтэй. Тийм болохоор би ингэж хичгэж юм шиг чинь. Яг гоо тэр бол ингээ хүн болгоны гарт өөрт нь сонголт байдаг. Тэгээд ямар муухай
сонголт хийсэн бэ гэдгийг л яг харуулчлаа юм л та. Гэтэ яагаад ч юм тэр ахын хэсэг тэд албаар нэг юм жоохон сайко ч юм шиг заяа. Тэгснэ ингээд бүр нэг юм гэд жоохон тийм болгоцсон юм санагцсан юм сонин. Тэгэл ингээд яг 3 жилийн өмнөх нөгөө нэг улаан үстэй хэсэг рүү орж байгаа байхгүй. Яах гэж үсээ улаанаар буцсан те. Би одоо ингээм амар олон хүнийг алсан үстэйгээ явах чинь гэж улаанаар буцсан мэтрийг болохгүй. Тэгснэ ингээд энэ үгийг баг 4 хэлсэн зав. Чи тэр үед над онгоцсондоо суух. Чи над онгоцсондоо суух л байсан гэж хэлээд дараа нь дахиж нэг хэлээд тэгээд тэр ах өгөхтэй нэг хэлээд тэгээд дахиад уцаар ярьж захтай хэлсэн зав. Тэгэл би ер нь бол одоо иймэрхүү мундаг кино чинь одоо миний хийж мэйсэн тийм оюутны ажлын кино биш шүү дээ. Иймэрхүү мундаг кино чинь ийм агуулга болох тексттэй гэх юм уу те. Ийм юмаа ингээд шууд өгчдөг илүү гэж бодсон зав. Тэгснээ шууд тоглоом дээр нь инхаах гараад ирсэн за. Тэр бол бүр найзыг нь халаал мэдгүй. Тэгснээ 3 л тоглоом тоглосон заяа. Тэрний эхнийх нь ч бол яг хоёр дахь нь мэдгүй. Би бүр юм сэн дутуу зохиол зүрх шиг л болчлоо. Тэгснээ эхний анги чинь ямар амар эхний бүлэг чинь ямар амар хурдан, ямар амар онцгой. Яа туслаа та. Тэгэхэд зүгээр л бослог гаргаснаа одоо тэднийг ална гэж уриалж бослог гаргаснаа нэг нь сум аваад нуугдсан. За тэгснэ манай трансгендер хайх гэж орж ирсэн чинь нөгөө ээж хүү хоёрынх нь ээж нь бит яв ингэж өгч болохгүй гэдгсэн чинь нөгөө нэг хүүхэд нь өвчтэй ах ингэ байж байгаа л ам өшөө гэсэн чинь манай тэр нөгөө нэг хүүхэн байгаа ингэ мэрэгэн бодох хүүхэн байгаахгүй хойд солонгос тэрээс хүүхдээ хайж байгаа заа. Тэгэд тэр хүүхэн бас за тэгээд орсон юм агаад хүүхэд нь яг яасан юм тодорхой хэлэхгүй байж юм битүү яринууд амар хэрэгэдсэн. Дараагийнхаа анги дээр л ингээл анги нэмхэл байгаа нь л юм шиг л байна л да. Тэгээл нэг тэр ихч гизрүүнд буудаал тэгээл өнгөрч явах шүү дээ. Жохон сонирн байлоо. Жохон зүгэй л. Тэгээл тэр эргэтэн наймаал тийм бэ бид нар чинь ингээд албаар хүмүүсийг дутуу алснаа. Дутуу алсан хүмүүсээ ингээд эргэтэн мэтнэд доор задлж мадалт юм байна. Тэгсэн чинь манай тэр ихч саад болж молоод ингээд амар олон дүр нэмснээс гадна за өстой мэдгүй. 3 дугаар бүлгийн л одоо харъя да. Тэр нэг усан онгоцны одоо бодвол тэр усан онгоцны жолооч 1-р бүлгийн төгсгөлд тэр дүүн ахыгаа хайгаад төгссөн биш ахта буудлаа төгссөн шүү дээ. Тэгснээр тэр ах нь одоо тэр усан онгоцны жолооч мөнгө төгрөг өгөөд бити авчираа гэж хэлсэн юм уу яасан. Тэр усан онгоцныхон жолооч тэр мөнгөөр худалдаж авсан багийнуудын нэгийг салгаал хийчих юм. Яг гэж. За тэгээд ер нь бол юм байна. Халуухан дээр нь хүрхий гэж бодлоо. Тэрнээс бол яг та миний хэлснийг ингээд та нар ерөнхийдөө ойлгохгүй л байгаа ах. Гэхдээ яг үзэх юм бол ойлгон заяа. Өө ямар тэнэг юм бэ? Өө ямар тэнэг юм бэ гэд. Тэр нэг coin NG coin ч үлээ MG ямар coin за нэг coin-ы гаргаад тэрнээс олж мөнгө алдсан малцсан гэл. Тэр бүр амар их явна. Тэр ингээл дугай байж байгаа л гинт хараал би чамаас мөнгө алдсан малцсан гээл чи тэр хүүхэнтэй тэр жирэмсэн хүүхэнтэйгээ амар байсан гээл би тэрийг чи ална гэхэд тэнд алдсан бол өмнө нь ямар ч үг хэлэх хэрэггүй те. Тэгэхгүй ингээд байж хатыг болох байгаахгүй. Тэгээл өнгөрсөн удаад чи нөгөө нэг тамхи мамхи чинь амар эвгүй оруулагдсан шүү дээ. Тэгсэн чинь л хар тамхиг зүгээр ингээд зүйлтэнд зүйлэл оруулж тийм ээ. Бус түүнийхэн зүйлд юу байхгүй байхад тэгээл зүйлт мүүлт тэр эмээгийн энэ толгой дээр хатгсан шор морн байж л байх юм бэ. За тэг бид нэрээс ухаантай хүмүүс бодож иж л хийсэн байлгүй дээ. За тэгээ та нар үзсэн бол өөртөөхөө санал бодлыг доор комент сэтгүүлтэйгээрээ тэгээд лайк тараад subscribe дараа баястай шүү. Ой ой ой
Тэгээд нэг энийг хэлэх юм арчиж. Тэгээд нэг эргэтэн худалдаалдаг юу гэдэг байгаа шүү дээ. Тэр ахыг гизрүүнд бодсон заяа. Тэгэхээр тэр ах амьд үлдэн. Тэр хүүхэн тэр эргэтэн аймаалдаг хидтэйгээ бас жоохон ингэж мэгээ тэр ахыг аварч магадгүй заяа. Ер нь бол тэх гэж тэр эргэтэн аймаалдыг амар сайн гаргаж, тэр хүүхнийг гаргаж, тэр охин өвдсөн ахыг амар их гаргаж тэгж уялдуулсан байж бол магадгүй. Тэгээ бас манай тэр нөгөө нэг гол дүрийн ах байгаа шүү дээ. Гол дүрийн ахын шүдэн дэх байршил тогтоогчийг нь авснаа заяа. Зарим хүмүүсийг зүгээр эд хэрэглэлтэй ингээд оруулсан байгаа нь бас жоохон жоохон сонин байсан. Тэгснэ яг заавал аллах үүсгэхийн тулд яг тэр Кимбаба бол тэр сэрээтэй болов гэж байгаа юм л да. Амар олон амьд гараад исэн болохоор ер нь тэгж бодож байгаа. Гэхдээ бас нэг үе бодол хүмүүсээс арай гайгүй болцсон гэдгийг илэрэл ингээд одоо хүмүүс би бинийг хаалах болно гэсэн чинь тэр шөнөө эхний шөнөө хин ч хаалдаг байхгүй би бинийг. Тэрийг нь үзээд надад оо ямар гоё юм л гэж бодогдлоо. За одоо ингэж ихнээс дуусгах байж таарч шүү.